ард түмний маань эрүүл мэндийн үйлчлэгийг одоо тэгш хүртээмжтэй авах ийм боломж нь бас хязгаарлагдмал байна гэж үзэж болно. Өнөөдөр жилдээ олон мянган хүмүүс одоо Иранээс эхлээд Бээжин, Солонгос, за чадaltaй баян улсууд нь бол Сингапур, Америкч гэдэг юм ингээд явдаг. Нийтдээ одоо 30-аас 40 тэрбум төгрөг энэ зөвхөн одоо онцлогоо үйлчлэгэнд эмчилгээнд зориулж гадагшаа нэг хасар их мөнгөний урсгал явж байгаа. За үүнээс бол өнөөдөр манай эрүүл мэндийн салбар ямар хөө төвшөнд байна. Хүмүүстэй иргэддээ үйлчлэх тэр боломж нь ямар хэмжээнд байна гэдэг нь бол харагдаж байгаа. Тэгээ тийм учраас энэ байдлыг өөрчилж Монгол орондоо эмчилгээ онцлогоо хийдэг, эрүүл мэндийг хамгаалдаг ийм одоо болцоотой тогтолцоо бий болох ёстой. За нөгөө талаар бол бас энэ манай нийгэмд бүхэлдээ бий болсон энэ улс төрөөс эхэлсэн энэ талцал ялгуурлан гадуурхаж үздэг, ялгаатай байдлаар ханддаг энэ байдал бол бүх эрүүлийн салбар, боловсролын салбар, хувийн хвшил бүх төвшөнд байгаа. За мөн ялгаагүй манай эрүүл мэндийн салбарт бол ийм байдал бий. Хувийн болон төрийн улсын эмнэлгийн үйлчилгээ өөр байх. Тэнд эрүүл мэндийн даатгалаас олгодог мөнгө нь ялгууртай байх гэх мэтлэгээр бол асуудал бий. Эрүүл мэндийн салбарынхаа эмч нарыг багш одоо төрийн бусад албан хаагчид, цэргийн байгууллагын одоо бүх албан хаагчдын адил нийгмийн хамгааллын асуудал, орон сууцны асуудлыг ижүүрнээр шийдвэрлэх анхаарал тавих юм зайлшгүй шаардлага бий. Мөн эмнэлгийн онцлогоо эмнэлгүүдийг орчин үеийн шаардлаганд нийцүүлэх ийм бодлого зорилгыг хэрэгжүүлэх ёстой гэж ингэж үзэж байна. За баярлалаа. За баярлалаа. Тэгээд нэвтрүүлэг эхлээд 10 дахь асуултыг тавих гэж байна. 10 дахь асуулт маань мал аж ахуй газар тариалангийн талаарх төрийн бодлогыг юу гэж тодорхойлж байгаа вэ гэдэг. Энэ асуултанд дараалал ёсоор арчилсан намаас нэр дэвшигч Илбэгдэрж та хариулнаа. Мал аж ахуй газар тариалангийн салбарт ажиллаж байгаа иргэдийнхээ хөдөлмөрийн үнэлэмжийг л бид одоо дээшлүүлэх хэрэгтэй байна. Энэ хөдөлмөрийн үнэлдэг энэ чиглэлээр засгийн газар улсын их хурлаас тодорхой бодлого хэрэгжүүлж байгаа. Одоо улам цаашаага идэвхжүүлэх асуудал чухал байгаа. Малчтын хувьд манай малчид бол маш их баяртай байгаа. Олон одоо үеэрээ малж ирсэн малчтыг өмнө нь одоо мэрэгжилгүй гэж үздэг байсан. Ер нь малчин хүн бол мянган мэрэгжлийн эзэн гэж би боддог. Одоо мэрэгжлийн үнэмлэхтэй болж байгаа. Жишээлбэл одоо малчин айлд байгаа нэг гэрийн эзэгтэй бол зөвхөн сүүгээр л 16 төрлийн бүтээгдэхүүн хийж чаддаг шүү дээ. Хүмүүс бүгдээрээ мэднэ. Тийм учраас мэрэгжлийн үнэмлэх өгж байгаа. Энгэрийн тэмдэг олгож байгаа. Дээрээс нь малчин өрхийг бид үйлдвэрлэгч гэж үзэж байгаа. Ингээд тамга өгч байгаа. Мөн одоо банкнд данс нээж байгаа. Тэгэхээр одоо ноосныхаа падаан дээр тамгаа дардаг. Мах ноолуураа одоо тушаахта гэрээ хилцэл байгуулдаг. Ийм хэмжээнд очиж байгаа. Нэгэнт үйлдвэрлэгч гэж үзэж байгаа учраас тэр хүмүүс жижиг дунд үйлдвэрлэлийг зээлэнд хамрагдах боломжтой болж байгаа. Энэ ажлуудыг бид нар цаашаага тариаламжтын энэ чиглэлийн ажлууд нэлээд гайгүй явж байгаа. Улам бид нар боловсронгуй болох ёстой. Ногоочтой холбогдсон асуудлууд бий. Ингээд иймэрхүү байдлаар шийдэх юм бол энэ салбарт одоо ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн үнэлэмж нэмэгдэн дээр нь Монгол улсын энэ хүнсний аюулгүй байдал тэгээд энэ үйлдвэрчлэлтийн бодлого цаашаа явах хамгийн сайхан боломж үүсэх юм аа гэдгийг хэлхэн зөв байх. Ер нь малчид тариаламжид ногоочид энэ газар тариаланд ажиллаж байгаа хүмүүсийнхаа санд бодлыг сонсож өнөөгийн их хурл засгийн газар орон нутгийн удирдлагуудаар дамжуулж тэдний хүсэж байгаа зүйлүүдийг бие хувьдаа шийдвэрлэж чаднаа, хамтарч ажиллаж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. Энэ шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг жагсаалт нь гарцсан байгаа. Чиглэлээр ажиллаж байгаа. Саяхан ерөнхий сайд бас газар тариалангийн одоо орионоор яваад нэлээд олон асуудлуудыг шийдвэрлсэн байгаа. Энэ бүхнийг бид нар алхам-алхмаар цаашаа шийдээд явах бүрэн боломжтой гэдгийг хэлье. За баярлалаа. Тэгээд одоо энэ асуултанд дараалал ёсоор Монгол Ардын намаас нэр дэвшигч Батэрдэн та хариулна. Тэгэхээр манай орны одоо эдийн засгийн гол ачааг нуруунд дээр үүсэж байгаа хөдөө аж ахуй төр тусмаа газар тариалан мал аж ахуйн салбараа төрөөс бодлогоор дэмжих ёстой. Тэгээ төрийн тодорхой бодлогууд гарсан Монгол мал хөдлөл малчдын талаар төрөөс баримтлах бодлого Атрын 3 дугаар аян их амжилттай сайн хэрэгжсэн. Тэгэхээр энэ хэрэгжсэн үрдүүлсэн бодлогуудаа бид өргөжлүүлэн хэрэгжүүлэх ёстой. Бид улсын хурал дээр санаачлал гаргаж
малчтай анхудаа одоо ажлын байр бий болгож Монгол орны хэмжээнд өнөөдөр хамгийн том ажлын байр бий болгочвол малчин гэж үзэж малчтын талаар төрийн тодорхой бодлого гаргаж нөрөө аж ахуйн нэгж байгууллага ажилгүй иргэнийг авч ажиллуулсан аж ахуйн нэгж байгууллага төрөөс тодорхой хэмжээний урамшуулал олгодог. Энтэй үнтэй адилхан одоо урамшуул олох юм бодлогыг бид хийж өгсөн. Зохицуултыг хийсэн. За мөн малчтынхаа аж ахуй газар тариалангийнхаа үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийн бүтээж бий болгосон бүтээгдэхүүнд улсаас тодорхой хэмжээний нөхөн олгор олгож байгаа. Ноосон урамшуул олгож байгаа. За мөн арьс ширэнд урамшуул олгож байгаа. За ургуулсан тариа Улаанбаатар тоон тутамд нь урамшуул олгож байгаа. Энэ бодлогоо бид үргэлжлүүлж дэмжих ийм шаардлагатай гэж ингэж үздэг. Малчтынхаа бий болгосон махс үнд тодорхой хэмжээний урамшуул олох бодлогыг улсын хурал дээр ярьж байна. Тэгэхээр энэ авах хэмжээнүүдийг тодорхой болгож мөн малчтынхаа нийгмийн хамгааллын асуудал, нийгмийн даатгал, за бусад эрүүл мэндийн даатгал гээд бусад хөнгөлж чөлөөлөх бололцоотой бүх арга хэмжээг авч энэ салбараа бид дөрөвтэй дэмжих ёстой гэдэг ийм байр суурьтай байдаг. За баярлалаа. Тэр одоо Монгол Ардын султанаас нэр дэвшигч удвал таны хариулт хэлж. За мал аж ахуй газар тариалангийн хөгжил үйлдвэрлэлд бол засгийн газар төрийн оролцоо бол харьцангуй бага байдаг гэж би боддог. Яагаад гэвэл засгийн газар төрийн оролцоогүйгээр мал өсдгөөрөө өсдөг, малчид ажиллаа хийдгээрээ хийдэг. Энэ бол Монголын одоо уламжлалт одоо амьдрах ёс заншил аж ахуйн одоо нэг салбар юм аа. Харин миний хувьд бол мал аж ахуй газар тариалангийн засгийн газар төрөөс ер нь юугаар дэмжих ёстой вэ гэвэл яг эрсдэлийн үед малчтаа яаж дэмжих юм, юугаар дэмжих юм бэ гэдэг бодлого их тодорхой байх ёстой. Би сая Өвөрхангай аймгийн 10 ихэр сумын 2 дугаар багийн малчныг очиход 2009 онд 100 болоод 1000 малтай байж гад 30 малтай хүртлээр малаа алдсан. За тэгээд яг энэ үед энэ хоёр даргын хөдөөгийн хөгжил сангаас тусламж ирсэн. Тэгэхэд хүнд хэрэгтэй бүх юм байсан. Манайх галаан түлэх чүдэнцгүү болтол ийм хүнд байдалд орсон, идэх хоолгүй болцсон байсан. Үнэхээр хэрэгтэй байсан шүү гэж тэр хүн уйлж илээ. Тэгэхээр яг эрсдлийн үед нь төр яаж дэмжих юм бэ гэдэг энэ асуудлыг бол нэгдүгээр тавих хэрэгтэй. Хоёрдугаарт энэ хөдөөгийн хөдөө аж ахуйд ажиллаж байгаа газар тариалан мал аж ахуйд ажиллаж байгаа малчид тариаланчдын тэр ажлынх нь хөдөлмөрийн механикжуулах, автоматжуулах, хөнгөвчлөх, энэ орчныг сайжруулах, нөхцөлийг сайжруулах зайлшгүй шаардлагатай гэж үздэг төрийн бодлогоор хоёрдугаарт амьдрах орчныг нийгмийн үйлчилгээг нь баталгаатай болгож өгөх хэрэгтэй. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, нийгмийн даатгал, бусад одоо соёл үйлчилгээ, ахуй үйлчилгээг бүх зүйлээр бид нар хангаж өгөх ёстой. За нөгөө талаар би зүүн хараад явж байхад бүх зүүн хараагийн одоо тариаланчид, ногоочд зээл аваад ногоо тарьсан, төмс тарьсан байна лээ. Тэгээ харамсалтай нь өнөөдөр тэр төмсөнд борлохгүй хүмүүс зээл аваад зээл нь улам өрөнд ороод ийм одоо ард түмэндээ эргэж дарамт үзүүлдэг, иргэдээ дарамт үзүүлдэг ийм бодлого бол бас нэг ясны мөнгө угаах маягаар буруу бодлого бол ард иргэдээ, тариаланчдад, малчдад буруугаар тусч байна гэж ингэж би үзэж байгаамаа. За баярлалаа. За дараагийн тавих асуултыг Монгол Ардын намаас нэр дэвшигч Бат Эрдэнэ, дараа нэр дэвшигч Удвал, дараа нэр дэвшигч Элбэгдолж гэсэн дараар хариулах юм аа. Монгол улсын ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг. Хэрвээ та ерөнхийлөгчийг сонгогдвол үндэсний аюулгүй байдлын талаар нэн төрөнд юу хийх вэ гэсэн асуулт байна. За ингээд манай журам ёсоор Бат Эрдэнэ нэр дэвшигч эхэлж хариулна. Монгол улсын ерөнхийлөгч бол үндсэн хууль бус туйлын хүрээнд тодорхой эрх үүргийг тодорхой зааж өгсөн байгаа. Тэгэхээр Монгол улсын зөвшөөрөгчийн ерөнхий хамгааллагч Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг даргаалж ажилладаг. За мөн Монгол улсын төрийн тэргүүн үндэсний эв нэгдлийг илэрхийлж байдаг. Тийм учраас Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах энэ бодлого бол үндэснийхээ язгуур эрх ашигтай нийцэж гадаад харилцаа мөн улс орныхоо нийгмийн эдийн засгийн амьдрал, улс орныхоо хөгжлийн бодлогыг тодорхойлж ажиллах учиртай гэж би үздэг. Тэгэхээр өнөөдөр манай оронд бий болсон өнөөгийн нөхцөл байдлыг бид дүгнж үзэх юм бол
улс орны аюулгүй байдал сэтгэл эмзүүлүүлэх ийм хэмжээнд байна гэж үзэж болно. Хүний аюулгүй байдал талаас хүнсний удмын сангийн бүр одоо эмийн аюулгүй байдал талаас хүний аюулгүй байдал талаас аваад үзвэл олон зүйлийг хэлж болно. Эдийн засгийн аюулгүй байдал талаас энэ эх орныхоо одоо томоохон ард газрууд энэ уул уурхайн баялаг ашиглах энэ гэрээ хэлцээр шүүмжилтэд хандаж байгаа байдал мөн одоо эдийн засгийн бас салбаруудын өнөөдрийн зогсон байдалд байгаа гэдэг эдийн засгийн аюулгүй байдал талаас авал бид бас тодорхойлон асуудлуудыг анхаарах ёстой. Экологийн аюулгүй байдал талаас энэ байгаль орчны доройтол за мөн одоо цөлжилт гэдэг их хорсон үйлсэн ийм одоо асуудлууд байна. Тийм учраас юуны өмнө улс орныхоо энэ аюулгүй байдал талаас нь бид онцгой анхаарч үүн чиглэсэн тодорхой баримттай арга хэмжээнүүдийг бид авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. За баярлалаа. За дараагийн хариултыг Монгол Ард Уян Султанаас нэр дэвшигч удал хариулна. За би үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлж ажилтгийн хувьд бол хамгийн түрүүнд хүний аюулгүй байдалд анхаарлаа хандуулж ажиллана. За хүний аюулгүй байдал дотор эрүүл мэндийн аюулгүй байдал, амьдрах орчны аюулгүй байдал, хөдөлмөр эрхлэлт энэ ажилгүйдэл ядуурлыг би үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн үзэгдэл гэж үзэж байгаа. Дараа нь бол архитектыг бас үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн асуудлаа гэж үзэж байгаа. Тийм учраас хүнийхэн аюулгүй байдлыг хангах асуудлыг хамгийн нэгдүгээр тавьж үзнэ. Би хөдөлмөр эрхлэлтээр Монгол хүн ажилгүй байхад гадаадаас ажиллах хүчин авахгүй гэж мөрийн хөтөлбөртөө оруулсан. Бүх ажилд эрхлээгүй хүмүүстэй ажлын байр бий болгож монголчуудаа ажилтай орлоготой болгоно. Энэ замаар ядуурл гэдэг Монголын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөд байгаа энэ одоо нийгмийн айхтар эмгэнэлт үзэгдлийг бас арилгана гэж ингэж үзэж байгаа. За архитектийн асуудал өнөөдөр айл бүрд нэг арх удаг хүн байдаг гэж ярьдаг. Би арх удаг хүнийг эмч хүний хувьд, эрдэмтэн хүний хувьд муу хүн гэж үздэггүй. Энэ хүн бол одоо зүрхний өвчтэй хүн шиг, бас бөөрийн өвчтэй хүн шиг өвчтэй хүн гэж үздэг. Энэ хүнд эмчилгээ хэрэгтэй, хайр халамж хэрэгтэй. Түүнээс гадна архитект гэдэг энэ үзэгдэл бол зөвхөн зүгээр нэг хэрэглээний асуудал гэж би үздэг. Энэ үзэгдэл би бас илүү их химийн дайны төвшөнд би хөндрүүлж ойлгодог. Энийг хөндрүүлэхээс зүгээр аргагүй. Ягаад гэвэл эрчүүд нь өнөөдөр архинд автаад жилд халах голын дайнд өргөдөж байсан тэр олон хүнээс илүү эрэгтэйчүүд маань энэ архины хордлогоор нас бараад байгааг бид нар яавч зүгээр нэг энгийн үзэгдэл гэж үзэж болохгүй. Тийм учраас энэ архитект гэдэг бол эрчүүдийнх нь эр зоригийг мохоож их оронч үзлийн унтрааж хүлцэнгүй номхон хүсэл тэмүүлэлгүй болох гэсэн ийм холын бодлого хэрэгжиж байгаа гэж үздэг. Тэгэхээр архитекттай тэмцснээрээ бид үндэсний аюулгүй байдлаа бас хамгаалж чадна. Архины хуулийг санаачилж архит айл эрхийг чөлөөлж чадна гэж үзэж байна. За баярлалаа. Одоо нэр дэвшигч Элбэг Дорж